хүний биен дээр өвчин үүсхийн өмнө урьдчилаад дандаа сэтгэл дээр энэ өвчний жинхэнэ суур шалтгаан болох энэ сэтгэлийн өвчин бол хүнд эхлээд үүссэн байдаг. Тэгэхээр бидний энэ биеинд өвчин үүсэх процессыг та бүхэндээ тайлбарлаж өгье. За эхлээд бидний хувьд гинтийн цочор таамаглаагүй муу, зовлонтой үйл явдал тохиолдох ч юм уу, тийм таагүй хүнтэй уулзрах ч юм уу, тийм таагүй орчин нөхцөлд эхлээд бид нэр ордог гэсэн үг. Тэгэхээр энэ өвчний урьдчилан шалтгаан дандаа сэтгэлийн цочрол, хямрал, гэмтэл траума гэж нэрлэдэг тэр зүйлсүүд бидэнд эхлээд тохиолдог гэсэн. Таагүй зүйл тохиолдохоор унтаал маргааш нь мартаал тэр чигээрээ тэр зүйлийн талаар бодохгүйгээр ингээд сайн сайхан юм бодоод амьдраа явж чаддгүй тий. Хямрсныхаа дараа тэр зүйлийнхаа талаар дахин бодох тоолонд бидний биед яг тэр үйл явдал тохиолдох үед бидний биед ямар даавар гормон, ямар дотоод химийн орчин нөхцөл үүссэн яг тэр нөхцөлийг бид нэр дахин өөртөө бий болгодог гэсэн үг. Тэгээ яг тэр зүйлийнхаа талаар бодох тоолонд тэр мэдрэмжийг, тэр даавар гормоны нөхцөлийг биеийн дотроо үүсгэх болгонд бидний тархин доторх үйл явдалтай холбоотой мэдрэлийн синапсын холбоос нь улам бүдүүрээд батчаад яваад идэг гэсэн. Эхний энэ таагүй үйл явдлаас улбаатай бидэнд гомдол үүссэн, гомдлох мэдрэмжийг бид нэр төрүүлсэн бол тэр үйл явдал тохиолдоод тэр өдөр нь бодоод маргааш нь бодоод нөгөө өдөр нь бодоод нөгөө өдрийн маргааш нь бодоод гэх мэтчлэн давтан бодох үед бидэнд давтан гомдлын мэдрэмж төрөөд идэг. Гомдлын мэдрэмж, гомдлох гэдэг үйл явдал маань өөрөө яадаг вэ гэхээр маш олон дахин давтаад ухамсаргүйгээр хэдэн 7 хоногоор, хэдэн сараар, хэдэн жилээр бодоод ирэх үед бидэнд далд ухамсарт, дадал зуршил автоматар үйлдэгдэг програм болоод хадгалагдчихдаг гэсэн. Тэгэхээр үүний үр дүнд магадгүй бид нар маш гомдомхой зан төлөвтэй нэгэн болно гэсэн үг байхгүй. Гомдлохын тулд биднэрт онцгой шалтгаан байхгүйсэн ч жижигхэн юмнаас ч ихсэн ургуулж бодоод гомдолж чаддаг нэгэн болно. Яг энэ төвшөнд хүрэхэд биднэрт яг тархин дотор ийм гүн бат том эргэлт холбоос үүсчихдэг гэсэн. Тэгээд тэр нь биднээс асуухгүйгээр бидний оюун ухаан сэргэг ухамсартай үл хамааралтайгаар баг өөрөө мэдээд дуртай цагтаа энэ гомдлох гэдэг ой санамжийг бидэнд сануулад энэ гомдлох гэдэг мэдрэмжийг мэдрээд юм гомдомхой айш авир гаргаад яваад идэг гэсэн үг байхгүй. Энэ гомдомхой айш жишээлбэл энэ хүсэхгүй байгаа айш авирууд, хүсэхгүй байгаа өвчлөлүүд энэ төр бүгдөө дандаа юм сэтгэл зүйн өвчлөлөөс үүдэлтэй байдаг. Тэгэхээр тарих гэдэг чинь өөрөө ямар эрхтэй юм гэхээр бүтэн биеийг удирдах хянж, түүнийг ажилуулж, түүнийг амрааж, түүнийг нөхөн төлжүүлж, түүнийг эдгээж, цэвэрлэж ийм үйл ажиллагааг